Жон Рональд Рүүлтүүлэх зохиолыг бичсэн Сера Стивен Кингийн зохиол хараас ч явж болж чаддаг. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Энэхүү хууч яран батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй зарим нь бас арайч тэгсдүүлжтэй гэмээр сэтгэл төрүүлэхэд иж хүмүүсийн дунд ам дамжин хэрэгддэг зүйлсийн тухай ярьдаг цоврал юм. Ингээд таны амралт чөлөөцөх зориулсан хууч яраг хүлэн авч сонсноо. Ирээд оны ихэр монголчуудын дийлэнх нь ганцгийн 8-нд мордон 9 тойл хөл төнөх хөлгөж хөлгүн мөлхөж байсан цаг. Энэ үеэр Бата гэгчээр ажлаас гарна 8 хийхээр шийджээ. Ингээд банкнаас сая төгрөгийн зээл авч урагшаа хоошоо явж эхлэв. Тэр үед ганцгийн 8 эрхлэхэд хэд дахин нугарсан ашиг болдог байсан болохоор элбэг хангалуун амьдралтай болжээ. Ингээд Дэнжи мянгаас байранд орохоор шийдэв. Тухайн үедээ байр төрийн мэдээлэл байсан болохоор нэгэндээ зарж урлуулах нь хориотой байлаа. Аз болоход хотын захиргаанд ажиллаж байсан нэгэн ирээс хорлолын 3 өрөө байрыг нь худалдаж явахар болов. Байраа зарж хүн орон сууцных нь нөр дэрийг өөрийн гараар янзалж өгнө хэмээн амлалаа. Ингээд мэнэрэ байртай болон эхнэр нь жимагнаага гартал баярллаа. Байранд орох үед ганц хүн дөнгөж 2 настай байсан юм. Эхнэр хүүхдээ дулаан байр оронтой болгосон бат жаргал ардаа санаа зовох зүйлгүйгээр 8-андаа явжээ. Өвлөн тэр урдаас дарсан бараага хойно аваачин зарахаар уламжлал ёсороо вагаан цуулаа. Тэрээр Москва гарах замын өртөөнүүдэд купенийхээ цонхоор 8 алцчихна. Тэр явалтаар нь хадамах нь маш өмтэй түүрэг савх өгөн зарж өгөхийг гуйж явуулсан юм санаж. Түүнийг нэгэн залууд үзүүлж байтал өнсөд үзье хэмээн гуйхан тэр. Майнер дургуутсан авч цаадах нь үгц татан аваад цаашаага маш аажуухан гихчин алхажээ. Энэ үеэр вагон яг хөдөлж байлаа. Бат чаргалж хүний үнтэй зайтай далдсан дахар усч бас чиг хүнд дээрлхүүлсэндээ гидүүдсэн цонхоор үсрэн буулаа. Түүнийг мөнөөхөн Оросын хойноос гүйж хүрэхэд цэнхэрэнгийн лада машиндаа суух гэж байсан орос залуу найзуудтай куртгийг шидэж өчгөд том турба барин дайрчээ. Оросрын далайсан цохилт нуруунд нь буухад ухан алдсан байдаг юм. Хичнээн ч зодуулсан юм бүү мэд. Ямар тач цуг нэг купен цууж явсан хүмүүс нь провод нэгтэлж вагоныг зогсоосон байдаг. Вагоноос хүмүүс буухыг харсан дээрэмчэд ухаангүй хэвтэй баг өргөчхөд зүгтэж одлоо. Ингээд тэндээ эмнэлэгт хэвтэн ухаан оров. Харамсалтай нь тарих нугасандаа хүнд гэмтэл авснаар хөл дээрээ босох найдваргүй болжээ. Цуг нэг купенд явсан нөхөр нь Москвад бараагийн зарснаар түүнийг вагоноор Монголд авчирав. Монголд ирчгээ дэмчилгээ хийлгсэн ч хөл дээрээ босох найдваргүйгээр үл барам бүсэлхийнээсээ доошоо мэдээ алдран өтгөн шингэнэж мэдрэхэ болжээ. Энхүү тэрээр хүний гарт оров. Эхнэр нь өглөө босоод шүндэл болтол түүнийг бөөцөөлнө. Им маягаар хагас жил өнгөрөхөд тахир дутуу болсондоо гутран муухай ашлах Батагийн шаврыг эхнэр нь дийлхэ болсон уу? Аль эсвэл ийм хүнтэй яаж насыг барах вэ гэж бодсон уу? Хайхархаа болжээ. Ийм маягаар 1 жил өнгөрөхөд эхнэр нь үе үехэн алга болох болжээ. Ингээд нэг өдөр Бата эхнэртэй "Чи намайг зөвөр ойлгоорой. Чихөө амьдрал аваад. Би яг хааштай өнгөрсөө" гэх зэрэгээр ухуулан синхруулсээр салхаар болов. Эхнэр нь түүний үгэнд орж байраас аваач авсангүй. Харин хүүдээ хэрэг болно хэмээн баггүй мөнгө аваад төрхөмдөө буцав. Ах トゥ төрөл төрөсд нь түүнтэй хамт амьдрахыг хүссэн ч Бата зөвшөөрсөнгүй. Зөвхөн өглөө оройд ирж хоол хунд хийж бас хөтөвчтэй өтөн шингэнийг нь асгаж байхыг л зөвшөөрөв. Харин дээрээ таньдаг найз нөхдөө дуудуулан архитэж цаг нөхцөх болвоо. Нэг шөнө ам нь маш их цангад сэржээ. Найзууд нь явахдаа цон хаалгүй орхисон бололтой хөшиг хийсэн. Гэнэтхэн өрөөнд хэн нэгэн байгаа юм шиг санагдаж биеийн зарс хийхэд тэр хэн бэ гэж хоолоогоос аралт тулан байж асуув. Хинч дуугарсангүй. Харин нөгөө өрөөнд хэн нэгэн яваад байгаа нь зүүн сэвэнд нь мэдрэгдэж байлаа. Тэгснээ өрөөнийх нь хаалга сэвхэн онгойход тэр сэтгэл түгшиж харлаа. Тасхаранхуй дундаас нэгэн цагаан хувцастай эмэгтэй тодрон харагдахад Манер зүрхэн зогсчих шигчээ.
Тэр өөрийгөө архины цагаан солиод усчихжээ гэж бодоод нүдээ тас ансан авч мөн өхөн цагаан даашинзтай эмэгтэй үзэгдэж өгнө гайхалтай. Тэр маш их зориг гарган чичирхийлсэн хоолойгоор "Чи хэм бэ дуграач" гэж хэллээ. Харамсалтай сайхан эмэгтэй ганц ч унагалгүйгээр хаалганы цаан зогсгож тэрээр сүулдэ төвчээрээ барьж стилэн орилж хашгирн зүхэж эхлэхэд мөн өхөн хүний дүрс алга болчихж. Тэр өдөржингөө өнөө хүүхний дүрс жухам ямар учиртайг мэдэх гэж архитаар саачуулгүй өнжхөн тэр. Шүндөл болох үед Батагийн зүрх төг цөхөлж байла. Тэрээр ягаад ч юм шөнийн гижим буцаж ирнэ гэдэгт Баттай итгэж байв. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Үнэхээр ч хэлсэн ёс орно боллоо. Тэр шөнө тэнгэрт бүр тээгч үлгүй байсан учраас саран авхай бараг л өдөр мэд гийгүүлнэ. Энэ үеэр цаа дөрөөнөөс хаалга сэвхийн онгоох чимээ гарах нь ванны өрөөнийхөө бололтой. Хажиргалтай нь хөлийн чимээ гарахгүй. Өрөөнийх нь хаалга хачин муухай чихрэн онгооход цаанаас нь нөгөө цагаан даашинзтай эмэгтэй хөнгөн алхан ирж яван харагдлаа. Энэ хөөхөн ванны өрөөнд нугтжиж хэмээн шал утгагүй зүйл бодож амжлаа. Хүүхэн нисэх мэт татлаа сэмхэн гიშгэлсээр өрөөнд нь орж ирэн орных нь өмнө зогсчихв. Манерч сандарч мэгдэхтэй сайн байна уу гэд минь асууж ирхэв. Бүсгүй дуурсангүй зогсоод байхаар хэлгүй юм болов уу ч гэж бодож амжлаа. Сүүлдээ гайх нь баг зэрэг намжин. Чи дуурахгүй бол яв. Би чамайг юу ч байсан айхгүй. Би бол хааштай өнгөрсөн хүн. Үхэхэд гомдол байхгүй гэж хэлэхдээ үнэхээр ч маш их зоригтой байгаагаа мэдэрч байлаа. Түүний бие сайжирч байгаа нь мэдрэгдэв. Манер огтхон ч айж эмээхгүй болсон бөгөөд оюун санаа нь гайхалтай тайван ажиллаж байлаа. Энэ үед бүсгүй ам нэв. Маш зөөлхөн хэлж өгсөн чихэнд нь бус оюун ухаанд нь мэдрэгдэн сонсогдвоо гэлтэй. Бүсгүй түнд чи өгөхөр шийдэж гэж. Гэхдээ цаг чинь болоогүй. Тийм болохоор чи идэх хэрэгтэй гэхдээ түүнийг дааж ин жоо юм шиг санагдсан бөгөөд Батагийн гинт уур хүрээд. Битгий тийм юм донгос. Би хүнд ч хэрэггүй юмтай. Хааштай л өхнө гэж хэлээд бархиран уйлав. Энэхэн зуурт толгоор сэрүү татах шиг болоход өндийн харлаа. Өнөх цагаан даашинзтай эмэгтэй гар сунгам ойрхон иржээ. Өөлж баг зэрэг тайвширсан Бата. Чи хүн үү гэд үгээ гүйцэх гэтлэн. Нэгэн цагт амьд хүн байсан юм. Энэ байр манах. Харамсалтай нь манах намайг орхиод хаашаа ч юм алга болчихсон. Би хайгаад олж чадахгүй байх юм. Тэгээд л би ганцаараа хоцорсон. Уйлмар байвч таанч болохгүй юм гэдэл ярьж гарав. Тэгснээ өнөх бүсгүй гинэтхэн чимээг уулчихлоо. Бата түнд юу итгэж чадахгүй байв. Үхс өргөцсөн мэдэгдэхгүй сүнс өдөр шиг юмтай уулзаж байгаа хэрэггүй гэж бодоод дотор нь зарс хийсэн боловч яагаад ч юм гараа сунглаа. Энэ үед бүсгүй дэрэгдэн ирчихсэн байв. Гараа түнд хүргэтэл чирсхийтэл тогцох шиг болов. Гэвч тэр жирвэлзэх урсгалыг үл хайхран гараа сунган хүргэлээ. Бүсгүй юм би үнэхээр хий хоосон зүйлаж. Хий хоосон ч гэлээ гараараа биеийг нь тэмтэрэхэд баг зэрэг гүйдэл биеийг нь жирвэлзүүлж байв. Мөн маш эсрүүхэн байгаа нь мэдэгдэв. Бат жаргал яагаад ч юм тайвширч орхилоо. Айх ч юмгүй бас гайхах ч зүйлгүй. Сүнсгийгч үнэхээр байдгийг нүүл гэж бодож байлаа. Бас чиг уг нь сүнс үрд нь ямарч гайзуулан учруулахгүй сайн мэдэж байсан учраас үнэхээр ч өөдөж зөвхөрсөн түүнд бүхэл ямарч хүн байлаа гэсэн ингэж сониучхан зан гарах нь тодорхой байсан байлгүй. Бүсгүй нэгэнд амьд бос учраас цаашаа сүнс гэж нэрлэх нь зүйе болов уу хэмээн бодож амжив. Тэрээр мөн үг сүнснээс өмнөх амьдралаа ярьж өгөхийг хүслээ. Уг байрыг 81 онд ашиглалтанд ороход л тэднийх нүүж оржээ. Цэцгээ гэдэг нэртэй байсан, айлын том охин байсан, доороо 4 дүүтэй байсан. Ингээд 18хан настай байхдаа хүнд өвчин туссан байна.
Нэгэнт хүнд өвчин учраас эцгийнх нь гэртээ гаргаж авчээ. Цэцгээ бүсгүй тэр жилээ нас урав. Эцгийг нь Пүрүжав гэдэг өгөөд насаараа нэгэн байгууллагын намын ажил эргэлсэн аж. Түүнийг нас барснаас хэдхэн сарын дараа нүүн одсон гэдэг юм. Сүнс нь өдрөөр огт сурггүй алга болдог учраас хаашаа нүүснийг мэдж чадсангүй. Дараагийн айлынханд харагдахыг хүсдэг авч бүтдэггүй байж. Ингэсээр хачиргалтай амьдралдаа гутран нэгэн төгөөр шийдчихэд байсан Батад харагдсан нь тэр. Хачиргалтай нь Батагийн үхэх цаг болоогүй гэдгийг сүнс мэдэрсэн байх юм. Ийхүү тэр хоёр шүнжин ярилцав. Үүр цайхаас өмнөхөн сүнс алгуулсноор Батад урд шөнийн явдал нь зүүд үнэн болох нь аль нь ч мэддэхгүй нэг л сонирн болов. Сүүлдээ бүр өөрийгөө галт суурч хийдимий зүйл харж ярилцаж байна уу даа ч гэж бодох шиг. Тэр өдөр өөрийг нь насархаар ирсэн дүүдээ. Манай хажуу айлын Баатраа гэд арх удаг залуу хаа дуудчих гэхэд дүүн. Тэр ах таныг унтчих дуудсан. Ээж таныг архинд уруу татчихна гэд хөөгд гаргачихсан. Гэхдээ би арх уух гэж байгаа юм биш. Асуух юм байна. Миний өдөг ялсманс гэд хөөгд олоод ир гэж маш зөөлөн хэллээ. Савл хийвэл хар яраг хийдэг зантай болчихсон ахыгаа ийхүү генетхэн зөөлөн болсон гайхсан дүүн тэнэгэлзэлгүйгээр гарч хүйлээ. Удаачгүй шараа тайлаа дулаа батарсан Баатраа инээд алдсаар ээж жарөглөө аашлаад гисэр орж ирэв. Батаач бараг минь дусын зүргүүгээр Баатраа манай энэ байранд дөрж сүрнгийнхээс өмнө бас айл байсан юм уу гэж асуулаа. Баатраач гайхсан янзтай. Гү чи одоо л мэдэж байгаа юм уу? Өөрөө л байсан юм уу байсан. Гэхэд Бата бүрчтэй хөдөлж ирэв. Хэн гэдэг айл яагаад нүчгсэн яриач гэдэл олон асуултаар булж гарлаа. Баатраач асуултанд болуулсандаа болоод ч тэрүү мэгдэн сандарч. Гү чи яачав? Пүрүжав гэдэг айл байсан юм аа гэж хэлэхэд Батагийн толгой дундуур нь лантуугаар зөхөд авцсан юм шиг болж зүрхэн түг-түгхэн цохилов. Тэр айл тэгээ яагаад нүчгсэн юм бэ гэж Батаг асуухад өө их сайхан айл байсан штэ. Ингээд гэлээд 10 дуурайг зурдаг нэг хөөхөн хүн байсан. Тэр нас аваад луудлгүй нүжгсэн айл та. Гэхэд Бата нэрийн цэцгээ гэдгүү гэхэд Баатраа гайхаж. Чи яаж мэдчих юм? Нэрээ цэцгээ гэдэг байсан штэ. Би гэрт нэг удаа орж ирсэн. Цагаан малаж өмсчихсэн яг энэ өрөөнд хэвтэж байсан доо хөөрхий. Урд шөнийн явдлын зүүд солиорол байгаагүйд Бата айх бус баярлаж байлаа. Гүй чи яаж мэдсэн тэгээ яагаад надаас асууж байгаа гэж Баатраа ихэд гайхтан нэг нөхрөөс сонссон юм. Гэхэд Баатраач ганц шил арих болоод уучих санаатай. Цэцгээ чи маш хөөрхөн байсан да гэдэл ярьж гарлаа. Бата энэ бүхнийг сонсож байснаа. Би чамаас ганцхан юм гоош. Чи Пүрүжав гэдэг айл хаашаа нүүсэн ямар хөө амьдарч байгааг надад мэдэж өгч. Би нөгөө шавгарыг чин гомдохгүй шүү гэж хэллээ. Энэ үгийг сонссон Баатраа бүрж гайхаж. Гүй шавгарч явах үдэ. Чи яагаад энэ гэдгээ хаа хамаагүй танихгүй айл асуугаад сургалаад унавта. Гэхдээ гүй тэр чамд хамаагүй. Маа ганц шил юм аваад уучих гэд мөнгө сарвав. Баатраа гарсны дараагаар Бата шөнийг тэсэн ядан хүлээлээ. Шөнө болсон хойно цэцгийн сүнс мөн өхөл янзаараа хаалгаж харуулan онгойлгосоор ороод ирэв. Батаач яран сандран догдолж. Би хажуу айлын үнэс танахныг асуусан. Ярьсан бүхэн чи үний юм бэл. Тэгээ танаа гэрийг хаана угааг олоодох гэд хэлчихсэн. Гэхэд цэцгийн сүнс баярлаа би чамайг итгэж өгнө. Чи удахгүй хөл дээрээ босох болно гэд уруу харуулan хэвтүүлж байгаад сэрв татуулан барьж байх шиг санагдав. Цагэлгангүй дэлгүүгээ идж байх шиг нуруунд жирвсэн мэдээ ороодж байх шиг. Тэр нэг л мэдхэд хамаг хөлсөн цутгачсан унтаж байлаа. Үүнээс хойш арх уух нь бүхэл өдөржин унтах болов. 2 хоногийн дараа Баатраа инээд алдчихсан орж ирлээ. Пүрүжав гах энэ байрнаасаа нүгэд сансрын түнэлийн дэргэд байранд орчихсон байна. Амьдрал ахын сайн 8 хэгээд аваа хөлдсөн байна уу гэж хэлв. Тэгээд гэрийнх нь аяыг зааж өгчээ. Тэр шөндөө сонссон зүйлийнхээ тухай найз сүнсэндээ хэлэхэд маш их баярлан өрөөнд дотор нисэг шиг болсноо. Би одоо хой төрөлд очиж хүн болно. Явах замдаа гэрээрээ очиж аав ээж харж хад явна. Гэхдээ би чамайг итгэнэ. Энэ шөнөөс хойш би ирэхгүй. Чи яанда зүгээр болно. Аав ээжид минь туслаарай. Миний тухай бүхэл
санаа сэтгэл нөмөрчих нүцтэй гэж хэлжээ. Тэгээд тэрээр үр зайхаас өмнөхөн хоргодон оргоцсоор буцав. Өдөр дунд сэрэхэд би энэ аимшигтайгаар шархиран өвдөж байлаа. Тэр ч бүхэл хөлн өвдөхөж. Тэрээр бүх хүчээ даажлан хөлөө чимхэж үзвэл өвдөж байлаа. Бүгсэн би энэ мэдээ орж байна. Тэрээр өөрөө мэдэлгүй. Ээж би итгэжлээ. Хөл өвдөж байна гэж орилоод ухаан алдчихсан гэдэг юм. Түүнийг ухаан ороход эмчирч гисэн түүнээс ээлдэв юм асууж шалгаагаад хөлийг нь үзснээ гайхшран толгой сэгсэрч байна. Ингээд эмчийн завраар дасгал сургуульд хийсээр 2 сарын дараа хөл дээрээ боссон юм гэдэг. Харин цэцгийн сүнс дахиж түүн дээр эргэж ирээгүй юм гэдэг юм. Энд дэрэгцэн зүйлс нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучрэ гэдгийг эргэн сануулъя. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.